Энэ хавьд хүн харагдахгүй байх чинь хоёлонгаас нөөр хүн байхгүй юм шүү. Тэгээ ядын. Тэгээд чи юм халуунд хинч гадаа байхгүй. Ядж хахад ямар халуун өдрөө. Чи өсөж гин үү? Би яг өсөж өглөө. Тэглээгээд ядын. Чи битэр гартаа хоол ус аваагүй. Чи одоо хайшин халуун нараа зөхүүлсэн юм уу? За. Хүн тоглож явах чинь. Хоёлын явж одоо байшин гоолээ. Тэгээд өө. Уг нь ч гоё л байгальтай газар ээ. Харин. За байшин гоолээ. Чи танд дэсэн юм уу? Та зөндөө байлаа. Би иймд авахгүй тэгээд өөр хаана байхаа те. Өөдөр хоёул юу их вэ? Юу их гэж. Миний дүү зүгээр гарч тоглоцоо. Ядаж хоёулаа жимсэнд явах уу? Үгүй ээ, юу жимс. Энэ авч чантай гэсэн. Тэгвэл гориглоо явах уу? Болохгүй. Могоотой. Би юу дэдэ штэ. Ядаж яхад нь хаамч тоглох болтохгүй. Айгаад юм. Юу нэ? Хичиг ингэж л болд юм уу чи? Та өөрөө чонтой л гэн, монгоотой л гэн айгаад байгаа биз дээ. Би айсан да биш за. Харин ч болгоомжилж байна. Аимгай. Хөөе. Юу гэдэг юм чи? Ямар гоё вэ? Тийм бэ. Яа, яаж яагаад ямар халуун юм бэ? Яг халуусч өглөө. Хоёлаа арай хоолноос өмнө жоохон өнгөцсөөр дөө. За тэгээ. Энийг орой хоолн дээр өмсчүүл яах бол? Наад ч нү дэжүүл юм байна. Чи юу өмсөх чинь? Би дээгүрээ хар фотолог. Харин энэ цагаан шорт. Нааш ч өстө гоё зөгцөх юм байна. За хоёлын ангисыг хоолнд орё дөө. За. Би хоолноос өмнө 0 орчод ирээ. За зүтгэдэг. Дандаа төөрч өгдөө. За арайч тий. Саруула чи мөн үү? Энд хүн байна уу? Битгий өнөр тоглоод байл та. Хөөе манайха би танарт нэг амар ярьж хөө. За битгий худлаа ярих гэдэг. Нэрээ үе манай над ярьж гсэн юм чин. За яар та. Өтөр ингээд жимсдэж байгаа хөтөд баавгаа авчдаг гэсэн шүү дээ. Битгий худлаар багш энэ хавьд баавга байхгүй гэж хэлсэн юм чинь. Бүх ойлгонд баавгаа байдیں۔ За чи өөрөө бодлоо. Танайгэр хаана лээ? Хотод. Тэгээд одоо чи хаана вэ? Эднэтэд. Тэгээд яг тэрнтэй ч адилхан. Хөөе би юу ч ойлгосонгүй. Хотын баавга энэ дэр нэг зүг юм уу? Чи юу ч мэддэг юм шүү. Баавга хаан цаваагүй байдаг гэсэн үг. Энэ том байгаас чинь баавгаа гарч ирэхээ мэдлээ. Гэтэ баавга хүн идэг гэж юу? Идэлгүй яд юм бэ? Би одоо хүртэл зүгэн баал идэг гэж бодсон шүү дээ.
Ээж гисэн. Дотор нэрээ гоё сэрүүхэн байна шүү дээ. Тийм ээ. Тэгтээ даанч шумал их байх юм аа. Харин тийм би энийг мэдээ шумуулуудаас авчирсан. Манай эмээ жимс их түүсээр байгаа төрдөг тухай ярьж байсан шүү. За ямар муу амтай юм бэ? Түрүүнээс судлах хачин чимээрэдсэн нэнийг айлах гээд байгаа маань шин. Охтуудаа эрхэс толгой хоёр алга байна. Ерөөс ойр хавд харагдахгүй байна. За тэр хоёр л болсон юм. Бид гурвыг л айлах гэж ядж байгаа байлгүй дээ. Түрүүний баавганы ярианд нь би чид айгаагүй болохоор өөр арга сэтэж дээ. Хүүгүүдээс тэгж байгаа энийг тийш. Охтуудаа тэр хоёр нэрээ алга байна. Нэрээ алга ба. Яна, ямар нэг юм болсон юм биш үстээрээ. Хараагүй байлгүй дээ. Миний муу савн татаад байна. Бүгдээрээ явж том хүнд хэлье. Болохгүй штэ хэдүүлээ туслангаас нууцаар хараад ирснээр мартаагүй үстээ. Тэгсэн ч нэрийн чангаар дуудаж хайж болохгүй хэдүүлээ загнаална. Тэгээ тэр хоёрыг эртэл хүлээх юм уу? Харин яах вэ? Анхнаасаа шал дэмий санаа байсан. Ямар өсөж өгөх гэж байсан биш. Бид нар ингээ анх ирсэн өдрөөс л хэрэг тарих эхэлж байгаа юм уу? Үнэхээр алга болсон бол хэдүүлээ сандарч болохгүй штэ. Тэгвэл тэнэг алхам хийдэг сонссон. Ядж яхад эн чин таних хүн байхгүй штэ. Хэдүүлээ ер нь багш дэлсэн дээр бол тэгээ. Явъя. Тэгсаш нэр та. Тэгээд юу ах вэ? Ингээл туслаа. Би нүүрэ бодлоо. Хөөе. Чиний над толгойч ер нь нүүр будаас өөр юм бодогд юм уу? Тэгвэл чиний над толгойн чинь зохиол бичгээс өөр юм бодогд юм уу? Сайн уу? Сайн уу? Багш хоол идгэнэ. За, окей. За би нүүрэ бодод дуусчаад төрүүлээ явж заяа. За. Гинэ. Чи сайн надад хэлсэн шүү дээ. Тэгэл би одоо очих гэж байна. Гэтэ чи дөрөв арай өөр хүчтэй байгаагүй л үү? Үгүй. Би таныг анхудаа л дуудаж штий. За би явлаа. Сайн уу? За сайн уу. Суудлаа сонгоо суугаарай. За суудлаа сонгоо суугаарай. Багш жоохон завгүй байна. Бусдаагаа үнэлээд чимээгүй хүлээгээ суужээ. За бүгд цугларсан уу? Одоо бүгдээрээ хоолоо идцгэн. Хинч ямар ч дуу чимээ гаргахгүй. Ялангуяа халбаг сэрээний дуу бүр хатваарай.
За хоол хэрвээ. Хоолнд таалагдаагүй хүүхдээ. Байхгүй. Сайн байна. За тэгвэл тоглогчдоо баярлалаа гэйдэх үү? Баярлалаа. За сайн байцгаана уу? Сайн байна уу? Сүртэй мэдэлж шүү. За багшийг нь болор эрдэнэ гэдэг. Би та нарт түүх, өв соёл, Монгол ёс уламжлалын тухай хичээл авах болно. Хэдүүлээ энэ дэх хугацаанд нэг гэр бүл болно шүү. За тэгэхээр би та нарын хэн болох вэ? Багш. Үгүй ээ. Сайн багш. Буруу. Бүлгийн ахлагч. Буруу. Өвөө. Үгүй ээ. Аав. Яг зөв. За хичээлд орцгоё. Эх орон хаанаас эхэлдэг вэ? Надаас уу? Сайн байна. Хилээ шугамнаас. Сайн байна. Эх орон надаас, чамаас, хилийн шугамнаас, мөн Сүхбаатарын талбайгаас эхэлнэ. Багшийн бодлоор бол эх орон гэдэг бол хүй дарсан чулуугаас хүний нутгийн хил хүртэлх тэр газар нутгийг миний эх орон гэж нэрлэнэ. За ингээд ихнийхээ хичээлийг дуусгая да. Орой галын над мэдсгэх үү? Тэгээд тэр үеэрээ бүгдээрээ тухтайхан шиг сайхан танилцъя. Болж гинөө? Болж байна. Багш нь холоос ирсэн болохоор жоохон ядраад байна за. Жоохон амраах юм. Тэгээд галын над төхөр багштай хэлчихээрэй. Тэгэхгүй. Та хаана урж байгаа юм бэ? Энэ хашаан дотор ганцхан майхан байгаа. Тэр чинь манайх. Окей? За. За хүүхдүүдийн нэг зарын чанартай нэг зүйл хэлье. Энэ хоёулын дээр нэр төгөх юм байна. Харин тийм лээ. Ил задгай хог хайж зориултын бус газар бие засгийг хатуу хориглоно. Мөн гомдож сонирхсан үед аймад руу орж арахгүй. Энэ хавьд олон хүүхэд алуугаалж ясан түүхтэй шүү. Чи юм бэ? Намайхан гэдгийг та нар удахгүй мэднэ. Эхлээд би хэлэх үгээд босгоцгоё. Өглөө цагтаас ирж орой цагтаа унтаж хоолоо яг цагтаа идэнэ. Чи ч юм бас 2 дугаар аав. Ямар сайн газар вэ? Хүүхдүүдээ энийхээ айгүй бол ихэр байж магадгүй шүү. Юу хөөрхин? Юунд хөөрхөн байгаа? Миний бүр үнхэлцгийг алах шахсан гэж нэг нь орж ирснэ. Нөгөөт нь бас дахиад ороод ирсэн. Амар адилхан царайтай хүүхд. Тэгтээ хувцас нь өөр. Ой, намайг дөнгөж ирээд 0 дэсэн чинь хөлийн чимээ гарсан. Гэсэн чинь тэд хинч байгаагүй. Тэгээ жоохон биж жаад карантинаас гойцсон. Бас л хинч байгаагүй. Амар юм бэ? Чи харин адал явдал байхгүй юу та? Гүй ээ. Тэр багш нь үргэлж нэг л эвгүй. Би бүр айчлаа. Яа, би ганцаараа унж чадахгүй шүү. Бүгдээрээ хамт унтъя. Би та нарыг ахлагч юу? Дүүлээ энд олоолаа байгаа юм чинь мэдээ тайцах хэвээр шүү. Хин нэг юм биднэр тоглоод ч биш магадгүй. Чи яаж мэдж байгаа? Зохиолч үний чинь 6 дахь мэдрэх нь их хөгцсөн байдаг байхгүй да. Би яг мэдрээд. Багшаараа түүдэг галасан гэсэн гоё явах та. Харин тийм ээ. Гоё явах тоо. Чи өдөр яагаад надтай юм дуурахгүйсэн бэ? Тийм үү? Чи надтай таарсан юм уу? Юу гэсэн үг юм бэ? Би чамаас зөндөө юм асуусан. Би анзаараагүй л юм байлгүй дээ. Аав ээжигээ л их санах бах тоо. За зүгээр дээ. Өдөр хоног хамарсан сумсуу өнгөрчин. Өнөөдөр ирсэн ч гэсэн ирээд 100 жил болсон юм шиг санагдчихэ. Чи тийм 100 настай юм шиг харагдахгүй лээ. За хоёлаа хурдан түүдэг галынхаа модыг өрч тусгая. Сайхан ороо шүү тэ хүүхдүүдээ? Тийм ээ. За энд байх хугацаанд хүүхдүүдээ бүгдээрээ цагийг хөгжилтэй гой зугаатай өнгөрөөш үү заяа. За. Маргааш үндсэн хичээлдээ орцгооно. Нүүдэлчний өв ёс заншлийнхаа тухай хичээлийг орно. Маргааш хэдүүлээ морь унд сурцгаана. Бас үнэ сар сурна. Тийм үү? Ямар гоё юм бэ? За тэрнээс өмнө бүгдээрээ бие биентэйгээ дэлгэрэнгүй танилцгаая тэхөө. Хэн эхэлж өөрийгөө танилцуулмаар байна? Багшаа би. Намайг сэцэгдэг. Би энд галаад үтэйгээ мөн заяа сайнаас тагаа ирсэн. Бид гурлаа 37-р сургууль хамт сурдаг. За зохиолч болох мөрөөдөлтэй өөрөө зохиол бичдэг, доолж үжилдэг. За спорт чөлөө цагаараа спортоор хичээлдэг. Гадаа гэж юм блэ?
Гадаа хийцтэй. 9-тэй юу? За мундаг. За дараа нь өөрийгөө хэн танилцуулах болох вэ? За. За намайг Хэрэгс гэдэг. Би 13 настай. Би улаан бильярдчин. Систем миний хобби бол хөл бөмбөг. Мундаг бильярдч ирсэн биз дээ. За дараа нь өөрийгөө хэн танилцуулах вэ? Би. За. Намайг Тэргэл гэдэг. Би Улаанбаатар хотоос ирсэн. Би 2006 оны 2 сарын 3-нд төрсөн. Миний хобби бол зураг зурах дуртай. Тэгээд том болоод өөрийн гэсэн уран зургийн галерейт болохыг мөрөөддөг. Тэгээд хамгийн сайн нь саруултаа ганц үг ирсэн. За сарууд нь хаана? За сарууд өөрийгөө танилцуулаарай. Сайн бацгаана намайг Батын Саруул хийдэг. Би 15 настай. Улаанбаатараас ирсэн. Тэгээд хөгжим мужийн коллежид хөгжимчин мэргэжлэр сурдаг. Сайн бацгаана намайг Цэхмэн гэдэг. Манай аавыг үлзийхүү харин ээжийг маань гэрэл гэдэг. Сайн байна уу гэдэг. Сайн байна уу шаа. Би та нартай хамсуулж болох уу? За тийш сууж. За нааш шихаа суугаарай. Багшаа, ондох цаг болсон байна. Нэрээ тийм. Та нар нэг гинтийн бэлэг арах уу? За ямар. Бүгдээр нүдэн. За тэгвэл бүгдээ нүдэ анцгаая. За та нүдэнэ. Юу. Хоёр хэцүү биш. Тийм байж та мундаг үү. Хоёр та нарыг илүү ойлгох чагаад билсэн шүү. Та нар гоё газар ирсэн шүү. Дараа нь та нарт илүү гоё гинтийн бэлэг байна. За. Хүүхдүүд одоо унтаж амарцгаая тэхөө. За тэрнээсээ өмнө бүгдээрээ дуугаа дуулцгаагаад тэгээ сайхан амарцгаая. Туслан гэн дуу. Хүртэ өдөр өнгөрч хүслийн цэнхэр шоонасви бодлын хөлгөөрөд аялаа Тавтанар сарай ант нөхдөө Тавтанар сарай ах түсээ Тавтанар сарай алтан дэлхий Тавтанар сарай алсын ороо Тэрглээ чи унтцсан уу? Сэрүүн байна. Би яагаад байна? Чи хайж гин үү? Жохон л ээж. Хоёлаа багш дээр очих уу? Тэгэл та. Чи гэрлээс очих уу? Би унтраалаа хаана гэдгийг санахгүй байна. Чи яасаач гаа. Би бас санахгүй байна. Тэгвэл чамд нөгөө гарч идэн чинь байгаа шүү дээ. Устараа явъя. Багшаа та байна уу? Байна. Орж болох уу? Битээр яагаад байна? Хэдүүлээ гинэ. Хоёулаа байна. За ороод ир.